Сайн бацхан үзэгчтэй юу болон нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Та бүхэн агаарлаанд болно. Өнгөрсөн пүрэв гарагт улсын хурлын нэгдсэн чуулганаар Монгол улсын ерөнхийлөгчөөс өргөн барьсан засгийн газрын тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлж улмаар эцсийн байдлаар санал хураасан. Гэхдээ чуулганы хурлаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь хуулийг батлахыг дэмжээгүй. Өөрөөр хэлбэл хуулийн төсөл унсан юм а. Ингэснээр олон байр суурь одоо бас гарч ирж байна. Сүр хүчний зүгээс ардчилсан намын гишүүд ерөнхийлөгчдөө итгэсэнгүй гэсэн байдлаар асуудалд хандлаа. За мөн үүнтэй зэрэгцээд хуулийн төслийг унгасан нь одоо хариуцлага хэн буруутай вэ гэдэг тэр буруутныг хайх дараагийн одоо юу гэдгийг нэг тийм алхамар бол одоо улсын хурлд байгаа нөхдүүдийг л явуулчлаа л да. Тэгээд хуулийн төсөл унсны дараа ер нь шударгаас эвслийн бүлэгч өөрийнхөө одоо арсыг хамгаална гэж ярьдаг штеп. Арсыг хамгааллаа. За сүр хүчний зүгээс энэ дэр ч гэсэн түрүү хэллээ ерөнхийлөгчдөө итгэхгүй байна ардчилсан намынхан гэж бас хэлж байна. За ардчилсан намын зүгээс ч гэсэн бидний асуудал төр нь л анханасаа байр суурь тодорхой байсан гэдэг энэ тайлбарыг л хэлж байна л да. Тэг яагаад юу гэдгийг их хурл дээр энэ хуулийн төсвийг унгасан нь одоо хэн буруутай юм бэ гэдэг тэр зүйл рүү одоо ингэ анхаарал нь яваад гэж байна. За ямар ч байсан өнгөрсөн 6 сарын хугацаанд нэлээд дүүлэн шуугантайхан хилцэгдсэн засгийн газрын тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль бол батлагдсангүй. Гэхдээ энэ хууль хэрвээ ямар нэгэн байдлаар батлагдсан байсан бол энэ улсын хурлын одоо түүхэнд үлдээх бас нэг том гавьяа болох байсан гэж олон одоо ажиглагч судлаачид бол үзэж байгаа. Яагаад гэвэл их хурл засгийн газрын засаглалын институт хоорондын нэг нөгөөдөө хариуцлага тооцдог, хяндаг энэ хяналтын тогтолцоо байхгүй болоод байгаа энэ үед энийг ажилуулах үндсэн одоо механизм бол энэ байсан. Их хурл засаг хоёрыг тус тусад нь ажилуулах. Энийг хэрвээ энэ их хурл шийдвэрийг хуулийг баталж чадсан бол түүхэн шийдвэр болох байсан. 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэсэн дээр нь бол хэрэгтэй юм зүйл болох байсан гэдэг ийм зүйлийг хэлсэн. За Монгол улсын ерөнхийлөгч анх хуулийн төслийг өргөн барьсан. За болсон үйл явдлыг дистаратаагаар нь санаж авч үзэх хэрэгтэй байх. Ардчилсан намын бүлэг бол тухайн үед шууд ерөнхийлөгчийн одоо өргөн мэдүүлсэн хэлбэрээр нь хуулийг дэмжиж байна гэдэг байр суурийг илэрхийлсэн. Харин Монгол Ардын намаас 2014 оны 7 дугаар сарын 1-ээс одоо хуулийг хэрэгжүүлж эхлэе гэдэг ийм л байр суурийг илэрхийлээд үндсэндээ замын дундаас энэ хуулийн одоо хэрэгжүүлж эхлэх хугацаан дээр өөрчлөлт орж ирсэн учраас энэ нөрөө нэлээд тийм улс төрчсөн улс төрийн асуудал болоод хуурчихсан. Өөрөөр хэлбэл яагаад гэвэл хууль батлагдсан Монгол Ардын намын бүлгийнхний гаргасан саналаар хэрвээ хууль батлагдах юм бол хуулийн дагуу засгийн газар огцрох өөрөөр хэлбэл улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсэх ийм үүд хаалгыг бол нээж өгөх байсан. Тэгэхээр нөгөө юу гэдгийг анх санаачилсан дээр нь өөр хувилбар оруулж ирэхлээр байдлыг өөр болгочихсон учраас энэ асуудлыг бол дэмжихгүй гэдэг ийм шийдвэрийг улсын хурал өчигдөр олон хол гаргах шиг боллоо л да. Өөрөөр хэлэх юм бол улс төрийн тогтворгүй нөхцөл байдал үүсэх юм нөхцөл байдлыг бий болгохгүй гэж үзсэн баг. За асуудлыг бол авч хилцэх нь бол нээлттэй хинч дахиад өргөн мэдүүлж болно. За гэхдээ үндсэн хуулинд энэ асуудлыг өөрийг нээгээд өгчихсөн юм байхад үндсэн хуулиасаа бүр углуурганаас нь бид энэ асуудлыг засах ёстой гэсэн ийм байр суурьуд бас сонсогдож эхэлж байна. Зүгээр Ардын намын бүлгийн тухайд бол ардчилсан намыг олонхийг бол нэлээд бас буруудагчлах шиг байна л да. Яагаад гэвэл ерөнхийлөгч өргөн барьсан хоёр ч хуулийн төслийг дэмжсэнгүй гэдэг ч юм уу. Эсвэл том дөрөөс ухаалаг төрлөө гэдэг бодлогыг дэмжихгүй байна гэдэг ч юм уу. Гэхдээ нөгөө гуйн дээр хүзүү дагалтуулна гэдэг шиг өөрөө том зарчмын асуудал, бодлогын асуудал орж ирж байгаа. Тэрэн дээр нэг улс төр хийсэн замын дундаас засгийн газрыг бужигнуулах гэсэн хөдөлгөөн оруулах гэсэн юм зорилготой хуулийг хэрэгжүүлэх юм заалтыг оруулж ирснээр өөрөө энэ асуудлыг үндсэн гол төр зарчмын асуудлыг нь бүдгэрүүлээд ингээд ийм улс төрийн маргаан ийм хэрүүл тэмцэл болгож хуургасны үр дүнд эцэстээ бол энэ хууль унлаа л да. Шударгаас эвслийн бүлэг энэ асуудалд удаа дараа завсарлага авсныг бид сайн мэднэ. Харин өчигдөр бол их хурлын энэ дээрээс бид энэ асуудлаар бол бүлгийн гишүүдийг хайрцаглаагүй гэсэн нэг тийм зүйлийг хэлж байна л. Тэгээ энэ бол одоо юу гэдгийг тухайн цаг мөчөд гаргаж ирсэн л одоо үгэл байлаа л гэж би бодоод байна л да. Өмнө нь бол Батцэр гишүүнтэй нэг ус удаа уулзж хахад арай өөр зүйлийг ярьж байсан. Хайрцаглах тухай ер нь л огт хөндөөгүй байсан. Гэхдээ л ер нь их тийм ерхий байдлаар байр суурь илэрхийлээд байсан бол өчигдөр бол яа харахгүй хуулийн төсөл унсан нь биднээс болоогүй л гэдэг тэр зүйлийг хэлхийн тулд магадгүй бид энэ асуудалд хайрцаглаагүй гэсэн ийм хандлагыг одоо бас илэрхийлүүдэ гэж харж ялаа. Гэхдээ энэ бол яг миний таамаглал. Тий, яг гишүүдийнхээ өөр өөрсдөө ихтгэл үнэмшил, өөр өөрсдөө ямар үзэл бодол байсан бэ гэдэгт илүү найдсан тэр ихтгэл үнэмшлэрээ чинь гишүүд санал хураалтанд оролцсон гэсэн юм тайлбарыг хэлээд байх шиг байна л да. Тэгээ ямар ч байсан өчтөр чуулганы хуралдаан болж дууссаны дараа улсын хурлдах намын бүлгийн гишүүд одоо ямар байр суурийг илэрхийлж ирсэн за энэ мэдээлэл хүргье.
Хагас жил хилцсэн улсын их хурлын үйл ажиллагаа ингээд утгагүй болж байна. За үүгээр давхар дээлийн асуудал хааглаа. Дараагийн асуудал ухаа том төрөөс ухаалаг төрлөө орлогдсон санаачлагын хүрээнд орж ирсэн хоёр дахь үеийг бас олонхороо төрж унагч байна. Тэгэхээр энэ бол ардс намын зүгээс Монголын төрийг илүү сайжруулах, энэ ард түмний хүсэн хүлээж байгаа судлаачдын, мэрэгчлэнүүдийн хэлж байгаа энэ алхам руу явахгүй л гэж томоохон одоо байр суурь илэрхийлж байгаа цогт боллоо. Үнэхээр энэ хаврын ард түмний хүсэн хүлээжсэн хамгийн их одоо дэмжижсэн хууль бол Улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүнийг давхар гүйцэтгэж байгаа энэ үйл явдлыг тасан зогсоо гэдэг дээр байр суурь байсан гэж ойлгож байгаа. Олон чиглэл мэдээллийн одоо хэрэгслэр энэ талаар явж ирсэн. Тийм учраас энэ байр суурин дээр бол өнөөдөр ардс нам хүчээр анхудаа бол одоо анхны шатн дээр анхны хэлцүүлгээр батлагдсан хуулийн төслийг эцэг хэлцүүлэг дээр хуулиар нь унагч ийм арга. Гэхдээ ерөн зөвөр гишүүдийнхаа хэлж ярьж байгаа үг итгэл үнэмшил эдрийг ингээ харах юм бол угаасаа үндсэн хуулиас ихтэйгээр улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүнээр ажиллах болцоо нь одоо ч байна шүү дээ. Энийг бол их үндсэн хуулинд энэ эрхийн нээгээд өгсөн байхад өөр бусад байдлаар хаах, зохицуулах юм нь бол цаг зуурын л одоо юм байна. Тийм учраас үндсэн хуулийнхаа өөрчлөлт рүү харин явбал яасан л гэл. Ялангуяа байнгын орон дээр энийг ярьж ясныг та бүхэн харж байгаа бах. Жишээлх юм бол одоо хуульд нийцүүлэх байдлаар хэрвээ одоо хууль эхний хуулбараараа шууд батлагдчихсан бол засгийн газар хуульд нийцүүл зохион байгуулалтын асуудал хийх болно шүү дээ. Тэр нь өөрөө засгийн газрыг шууд огцрох одоо хэмжээнд хүрэгдэх юм бол энэ нь эдийн засаг нийгмийнхаа асуудлыг шийдэхдээ муу үр дагавар авчрах уугүй юу гэх мэтлийн юм дээр бол дотроо ярьж хурж байгаа юм байгаа. Зүгээр сая бол нэг айхтар бас л одоо санал манай бүлэг дээр ихэд санал болоо айхтар хайрцаглаад ингэсэн гэхээсээ илүү гишүүд хилцүүлгийг явцаад бие бинийгээ сонсоож өөрсдийнхөө гаргаж ирсэн үндслүүдийг дахин эргэж харж байгаа л ингээл нийт үр дүнгээрээ бол бүхэлдээ одоо энэ хууль бол энэ удаа батлагдаад хэрэггүй байна гэсэн тэр итгэл үнэмшил дээр л очлоо гэж харахаар байна шүү дээ. Хэдийгээр ерөнхийлөгч өргөн барьсан хуулийн төсөлөд дэмжигдээгүй унсан ч гэсэн өнөөдөр нэг үйл явдал боллоо. Шууд энэ хуулийн төсөлтэй холбогдохгүй ч гэсэн дан байдлаар бол холбогдно гэж харж байгаа. Улсын их хурлын гишүүн үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Батулга засгийн газрын одоо гишүүнээс сайн дураараа буух хүсэлтэй улсын их хурлын даргад өнөөдөр өглөө. Уг өргөдөлтөөр бичсэн зүйл нь юу байсан бэхээр засгийн газрын тухай хуулийн 22-ийн 1-д заасан тэр заалтыг үндэслэж засгийн газрын гишүүний суудлаасаа ингээ сайн дураараа татгалзаж байна гэсэн ийм зүйлийг бол инх болд гишүүн бас чуулганы энэ дээрээс нийт гишүүдэд уншиж сонсголоо л доо. Өөрөөр хэлбэл засгийн газарт байгаа давхар дээлтэй нэг гишүүн өөрийнхөө сайн дураар давхар дээлээ дан дээл болгож байна. Тэгээд зүгээр өчигдрийн яг санал улсын хуралд орсон санал хураалттай энэ үйл явдал шууд холбоотой л. Ягаад гэвэл засгийн газар дотроос ганцаараа энэ хуулийг 2014 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжихийг дэмжиж исэн сайд улсын хурлын гишүүн бол Батулга гишүүн байсан, сайд байсан. Тэгэхээр өчигдрийн хуулийн төсөл унангууд өнөөдөр өглөө шууд улсын хурлын даргад нь өргөдлөө оруулж ирж өгөөд ерөнхий сайдад бас өгсөн гэсэн. Ийм өргөдлөг оруулж ирж өгсөн нь бол өөрөө шууд энэ үйл явдалтай холбоотой гэж харахаас өөр аргагүй болж байна л да. Тэгээд өргөдөл дээр бичсэн байгаа засгийн газрын тухай хуулийн 22-ийн 1-р хэсэгт заасны дагуу одоо улсын хурлын гишүүн үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Батулга миний бие Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 22-ийн 1-р хэсэгт заасны дагуу одоо албан тушаалаас огцрох, сайдын албан тушаалаас огцрох хүсэлтийг гаргаж байна гэж. За 22-ийн 1 гэдэг заалтыг нь аваад үзье. Засгийн газрын тухай хуулийн 22-ийн 1 гэдэг заалтыг аваад үзье. Найруулагч үзүүлээрэй. Тэгэхээр 22-ийн 1 гэдэг заалтан дээр бол асуудал бас арай өөр байгаад байгаа. Юу гэхээр Монгол Улсын засгийн газрын тухай 22 дугаар зүйл ерөнхий сайд засгийн газрын гишүүн өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх огцрох үндэслэл гэж байна. Тэгэхээр биеийн эрүүл мэндийн байдал, таслал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтэд ерөнхий сайд улсын их хурл таслал засгийн газрын гишүүн нь ерөнхий сайд тус өргөн мэдүүлж болно гэсэн байна. Тэгэхээр энэ өгүүлбэрүүд дээр бол засгийн газрын гишүүн улсын их хурлын даргад засгийн газрын гишүүнээс огцрох өргөдлийг өгнө гэсэн үг өгүүлбэр байхгүй байна. Өөрөөр хэлбэл улсын их хурлын даргад ерөнхий сайд өргөдлөө хэрвээ огцруулсан бол өгнө. Ерөнхий сайдад засгийн газрын гишүүдэд нөх юм байна гэсэн юм л ойлголт харагдаад байна. За 22-ийн 3 дахь заалтыг нь аваад үзье.
Тэр нь 22-3 гэдэг заалтан дээр бол засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар ерөнхий сайдтай эсвэл гишүүдийн олонхтой одоо санал зөрсөн зэрэгээс бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон бол за түүнчлэн хуульд заасан бусад үндслэл байна гэж үзвэл албан тушаалаас огцрох хүсэлтэд ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно. Харин энэ тухай эцсийн шийдвэр гартал үүрэгт ажиллааг гүйцэтгэж хариуцлагыг хүлээнэ гэж байгаа. Тэгээ энэ дээр ч гэсэн засгийн газрын гишүүн хэрвээ ямар нэгэн байдлаар албан тушаалаас огцрох шаардлагатай болсон гэж үзэх юм бол хүсэлтэд ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно гэж тодорхой зааж өгсөн байна. Тэгэхээр ерөнхий сайдад өгөхөөс гадна улсын хурлын даргад яагаад өнөөдөр өргөдлөө өгөх болов. За улсын хурлын дарга ч гэсэндээ тэр өгсөн өргөдлийг нь чуулганы хуралдаан дээр хилцэх асуудлын өмнө хамгийн нэгдүгээрт бас зарлах болов. Энэ өөрөө улс төрийн албан тушаалтан хувь хүмүүс болгоны улсын одоо их хурлын дарагч бай, ерөнхий сайдч бай, ерөнхийлөгч бүх хүмүүсийн үйл ажиллагаа, үг үйлдэл тэр бүх процессыг хуулиар ингэж хуульчил зааж өгсөн байдаг. Тэр хуулийн хүрээнд л ажиллах ёстой. Улсын хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн дээр улсын хурлын хуралдаанд үйл ажиллагааг ерөнхий улсын хурлын дарга танилцуулах үүрэгтэй болохоос биш. Нөгөө мэдчилгээ орж ирвэл бас дэвшүүлдэг. Тэгээ мэдчилгээ орж ирээд ингэ дэвшүүлж байгаа юм шиг байдлаар ингэ зарласны өөрөө бас анхаарал татчихлаа юм л та. Тэгээ батлаг гишүүн дэвтэр дөргөө эх 7 дугаар сарын 1-ээс засгийн газрын гишүүнийхээ давхар дийлийг тайлахтаар бол анхнаасаа л одоо зогсож ирсэн. За тэр үднээс нь аваад үзвэл одоо нэгэнт ойлгомжтой үйлдэл юм шиг. Гэхдээ өнөөдөр Батулгах сайд энэ өргөдлөө их хурлын даргад өгснөхийн дараа хэвлэлийнхнаас бол ер нь шууд зайгаа барьсан. Өөрийн одоо биеэр энэ үйлдэлтэй тайлбар хийхээс ер нь бол шууд хадгалсан. Тэр дөрвөө эсрэг санал өгсөн гэдгийг бол бүгд мэдж байгаа. За өчигдрийн санал хураалтан дээр мөн улсын хурлын дарга инх болон хүмүүс нэмэгдэж эсрэг саналаа өгсөн шүү дээ. Нэг ийм зүйлийг бас энд бас онцолж харах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ хоёр хүн бол хоёулаа 7 сарын 1-ээс засгийн газрын гишүүдийн давхар дийлийг тайлах татгалзах зүйлгүй гэдгээ энэ санал өгсөн байдлаараа бол илэрхийлж байгаа. Албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргах тухай Монгол Улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, үйлдвэрүүд дэжгүй сайд Батулга миний бие засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-р хэсэг заасны дагуу засгийн газрын гишүүн, үйлдвэрүүд дэжгүй сайдын албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтийг гаргаж байна. Миний бие цаашид Монгол Улсын их хурлын гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ үйлдвэрүүд дэжгүй салбарт хийж эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч ажиллах болно. Улсын их хурлын гишүүн Батулга сайд биш. Дан дээлтэй батлах гэсэн. За хэлцэх асуулт. Улсын хурлын гишүүн үйлдвэрүүд аж ахуйн сайд Батулга ягаад сайдын судлаас огцрох ингэж өргөдлийг өгөх болсон бэ гэдэг тайлбараа бол өөрөө хийгээгүй. Шалтгаанаа тайлбарлаагүй. За эх 7 хоногоос энэ асуудал тодорхой болох үз. Асуудлыг бол хуулийн дагуу ерөнхий сайд улсын хурал дотор оруулж ирэх ёстой. Ерөнхий сайд засгийн газар дээр шийдвэр гаргасан тохиолдолд оруулж ирэх ёстой. Гэхдээ улсын хурал засгийн газрын гишүүний ажил, ер нь улсын хурлын гишүүний ажил гэдэг бол өөрөө сонгогдож, томилогдож хийдэг ажил. Засгийн газрын гишүүний ажил гэдэг. Тэгээ улсын хурал засгийн газрын гишүүнийг томилдог учраас чөлөөлөх эрх нь бас л улсын хуралд байгаа. Өөрөөр хэлэх юм бол хувийн дур зоргоос хамаардаг асуудал бас нэгдүгээр биш гэдгийг энэ дөр бол санах хэрэгтэй. Тэгээ дурн үрхээр хийгээ дургуун үргэлээр хайж явдаг юм ажил биш ээ л гэсэн үг л дээ. Жишээлбэл одоо хамар жаргал гишүүн тохиолдсон явдсан шүү дээ. Гишүүнээсээ сайн дураараа бууя гэсэн олон хороо буулгахгүй гэдэг аваад. Одоо хамар жаргал гишүүн бүлгийнхэн хуралдаж оролцдоггүй. Чуулганы тайхан зөөх үзэгддэг болсон. Бүлгийн зарим гишүүд нь баг амар жаргал гишүүнийг бүлгээс аваар гарчихсан гэж одоо бүр тооцож ярьж байна шүү дээ. Гэвэл дээрслэх өгөхдөө. Тэгэхээр одоо үүдэн батлах сайд ингээд одоо сайдаасаа бууя гэдэг их хурал мэдээж ингэ авч хэлсэн. Бас олонхоор ингээд аваад үлдүүл яах вэ? Нөгөө дургуул амдарж байгаа сахил хүртэн гэдэг юм болох уу яах вэ? Үйлдвэрүүд аж ахуйн яам гэдэг чинь бас л жоохон салбар шүү дээ. Ингээд одоо магадгүй амар жаргал гишүүн тохиолдсон юм бас тохиолдох үгс гарахгүй. Гэхдээ сайдын суудлага гэдэг бол бас сул гишүүний судлаас арай өөр л дөө. Нөгөө талдаа өнөөдөр цаг үеийн бас ямар байгаа вэ? Яг хаврын одоо тариалтын үе эхэлж байна. Нэгдүгээр мал аж ахуйн одоо салбар яг одоо эрчимтэй сэрэгдэг үеийг эхэлж байна. Гэтэл энэ салбарын маань асуудал өмнө явжсэн бодлогууд сайд өөрчлөгдөхгүй юу? Энэ салбарын одоо асуудал цаашаага бас явах хэмжээнд явж чадахгүй гэдэг олон асуултууд араараас нь ургаж гарч ирнэ л дээ. Тэгээ өнөөдөр засгийн газрын гишүүн бас танхимын сайд, нэг танхимын сайд хүн
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд улсын хурлын гишүүн Эрдэнэгээс бас энэ асуудлыг тодрууллаа. Тэгээд танхимч нэг гишүүн одоо ингээд өргөдлөө өгсөн дээр ямар байр суурьтай байна ба за гэдэг асуултыг тавьсан. Тэрээр хариулахдаа харин давхар одоо өчигдрийн гарсан шийдвэрийг бас хамаатуулж одоо хоёр асуултанд зэрэг тайлбар өглөөлтөө. Уг нь бол нэг асуулт тавьсан. За гэтэл дараах байдлаар хариулсан байна. Бид өнөөдөр гол нь замын дунд одоо ямар шийдвэр гаргаж байгаа тухай хүмүүсийн асуудал. Зүгээр өнөөдөр эдийн засгийн ийм одоо докторгүй хямралтай байгаа, эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед аливаа одоо асуудалд одоо хүмүүгөө хандах хэрэг бол байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг бол засгийн газар их хурл бүлэг дээр бол нэлээд нарийн ярих баха. Зүгээр ер нь бол хариуцлагаас цухтаах бол амархан шүү дээ. Тэгээд энэ хариуцлагаас цухтаах гэдэг бол зүгээр ажиллаа өгөл яваад өгөхөд тэр цаана их хурлын гишүүний бүр их нь байж байна. Ингээд одоо үйл ажиллагаа явуулах боломж бол байгаа. Гэхдээ өнөөдөр энэ одоо үндсэн хуулиар нэгэнт зөвшөөрөгдөөд 2000 онд дордуулсан 7 өөрчлөлтүүдийг юм гаргаж ирж өнөөдрийн энэ одоо нөхцөлөдлийг үүсгэсэн хүмүүс маань өнөөдөр сөрөг хүчин болцсон юм шиг яриа сууж байгаа л да. Тэгэхээр ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг би анханаас нь дэмжсэн. Гэхдээ энэ хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг зориуд одоо улс төржүүлж тийм ээ засгийг докторгүй болгох энэ эдийн засгийн хүндрэлтэй хямралтай байгаа цаг үед одоо зориуд одоо төрийн бодлогыг алдагдуулах гэсэн сөрөг хүчний явааргүй бодлогыг эсэргүүцсэн. Тэрнээс шинд бол ямар нэгэн давхар дээлтэй зууралдаад, эрх мэдэлтэй зууралдаад байсан асуудал байхгүй гэдгийг зориуд хэлмээр байна. Тэгэхээр Эрдэнэ сайд хэлж байгаа хариуцлагаас мултрах бол амархан гэж. Засгийн газрын кабинетэд хамтдаа сууж байсан нэг сайд нь Батлах сайдын үйлдэл бол хариуцлагаас цугтж байгаа үйлдэлээ гэж харж явах шиг байна. За Батлах сайд анханасаа давхар дээлээ 7 сарын 1-ээс тайлцгаая гэсэн тэр байр суурин дээр бат зогссон. Тэвч учраас нэгэнт хууль унсан бол өөрийн биеэр одоо бас өөрийн санаачилгаар магадгүй давхар дээлээ бас тайлхаж яж болох талтай. Тэгэхээр энэ дээр бол одоо үзэгчд авах өөрөөсөө болох талтай байр суурийг бас илэрхийлэх байх. Энэ бол одоо өчигдрийн үйл явдлаас улбаатай өнөөдөр үргэлжилсэн юм үйл явдал байлаа. За өнөөдөр мөн улсын хурлын нэгдсэн чуулганаар эдийн засгийг эрчимжүүлэх төслийн анхны хилцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. За хэд хэдэн асуудал дээр бас нэлээд юм хурц байдлаар бас маргаан гарсан. Ялангуяа оюутлогоо төсөлтөй холбоотой тэр заалт дээр бол гишүүд нэлээд маргалдлаа. За оюутлогоо төслийн даалдуурхаг одоо бүтээн байгуулалтыг түрхтэхэд улсын хурал засгийн газар дэмжиж ажиллах гэсэн ийм заалт байсан. Энэ заалтан дээр нэлээд маргаан тавьсан. Эцсийн дүндээ улсын хурал гэсэн тэр үгийг хасаад засгийн газар дэмжлэг үзүүлнэ гэдэг тэр байдлаар нь санал хурааж олонх нь одоо дэмжснээр энэ заалт бас ажил хэрэг болох нэ гэж ойлгож болно. Тэгээ энэ дээр нэг асуудал байгаа. Улсын хурал дахь одоо энэ засгийн газрыг бүрдүүлж байгаа нэг нөгөө хэсэг бол шударга сэвслийн бүлэг. За шударга сэвслийн бүлгийн зүгээс оюутлогын гэрээнд одоо сайжруулна 51% авах тал руу бид нар одоо гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг бол 50 гэсэн ийм тодорхой заалт засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулчихсан. Энэ нь өөрөө өнөөдөр улсын хурал энэ оюутлогын хөтөлбөрт одоо бас ихтгэл үзүүлж гинэ үгүй юу гэдгийг бас харах тийм нэг өнцөг болоод байгаа шиг байна л да. За яг нөгөө талаас нь залд уурхайн одоо хөрөнгө оруулалтын ажил үргэлжлэхгүй ингээд байгаад байгаа нь бас нэг талдаа Монголын парламент өөрөө энэ оюутлогын төсөл дээр бас итгэл муутай яг гэвэл засгийн газрын мөрийн хөтөлбөрт нь тийм зүйл орчихсон байгаа учраас энийг өөрчлөх юм магадлал байна гэж хөрөнгө оруулагч талбаас харагдчихэж болох юм. Тэгэхээр өнөөдөр эдийн засгийг эрчимжүүлэхийн тогтоолын төсөл дотор зориуд ягаад оюутлогоо ингэж хөндөг гээд байгаа юм бэ гэдэг. Хэрэгжиж байгаа хүчин төгөлдөр болсон гэрээний хүрээнд засгийн газарт энэ оюутлогыг дэмжиж ажиллуулах дээр улсын хурлаас бодлогын дэмжлэг үзүүлнэ гэдэг юм заалтыг зориуд оруулъя гэдэг том ёл байнгын орон дээр бол дэмжигдээд явсан л да. Гэтэл чуулган дээр нөгөө улсын хурал дахь шударга сэвслийн бүлэг энэ асуудлаар байнгын орон дээр завсарлага аваад орж ирэхдээ хүчин төгөлдөр мөрдөгж байгаа гэрээний хүрээнд гэдэг үгийг хасъя, улсын хурал гэдэг үгийг хасъя гэхлээр гол итгэл үзүүлэх гэж байгаа хоёр заалтыг бол хасчихж байгаа болж харагдаж байна л да. Тэгэхээр ийм байгаа тохиолдолд бол улсын хурал одоо оюутлогын гэрээнд үйл ажиллагаа гэрээнд хэрхэн яаж нөлөөлж байна вэ гэдэг дээр өнөөдөр улсын хурлын гишүүдийн байр суурь тодорхой гарч ирлээ. Ягаад гэвэл улсын хурлын гишүүд нь өөрсдөө дотроос ингээд оюутлогыг улс төржүүлээд улс төр болгоод ингээд идэг учраас энэ гэрээ чинь цаашаа явахгүй байна. Энэ гэрээний хөтөлбөр хэрэгжилт чинь цаашаа явахгүй байна. Ягаад гэвэл дараагийн шатны хөрөнгө оруулалт мөнгийг босгоход улс төрийн талаасаа баталгаа хэрэгтэй байна гэдэг ийм зүйлийг хэлээд байгаа шүү.
эрчимжүүлэхийн тогтоолын төсөл бол гол нь энийг л өгөх юм зорилго байсан болов уу гэж ийм зүйл харагдаад байна. Гол нь энэ ажлыг 100 хоногт багтааж хийж чадах юм уу гэдгийг бас асуугаад байна л да. Чадахгүй бол яах юм гэж бас асуугаад байна. Чадахгүй бол хэнд нь хариуцлага тооцох юм бэ гэж бас асуугаад байгаа. Тэр нь бас бодгол асуудал. А гэхдээ гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь оюутлогоо төслөөр дамжиж орж ирж байгаа учраас бид яах аргагүй энэ төсөл дээр бол оюутлогоо төсөлтэй холбоотой тодорхой заалт оруулж түүнийг баталж цааш нь явуулахгүй бол нөгөө гаднаас хараа сууж байгаа хөрөнгө оруулагчид бол хөдөлж өгөхгүй л ахал та. Өнөөдөр улсын хурлын гишүүн Номтой баяр бас энэ дэр нэлээд хэд уналттай одоо байр суурийг илэрхийлж асуудлыг хүндсэн юу гэхэлэр яг ямар дэмжлэг үзүүлэх гэдэг гэдгээ бас тодорхой болгоо. Тэгэхгүй бол одоо нөгөө шударгаас хвшлийн бүлэгч нь 51% болгоно гिचгсэн байгаа. Тэр 51% болгох асуудлыг оруулаад ирэх юм бол бид нэр тогтоол дээр бодлогын дэмжлэг үзүүлэх гэсэн юм чинь дэмжихээс өөр арга байхгүй. Тэгэхээр нөгөө 51% болгоно гэдэг тал руугаа бүр явах юм бол нөгөө хөрөнгө оруулагч тал чинь дөнгөж одоо энэ ухаан бүтээн болж эхлээчгүй байхад үндсэн үйл ажиллагааны эхлээчгүй байхад ийм асуудлыг хүндэх юм бол яах вэ? Бид нар арбитрийн шүүхтэр очиж шít. Гэдэг ийм асуудлыг тавилаа л да бас л тий. Байх тусмал маргаан гарсаар байна л гэсэн үг шүү дээ. Энэ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд гэснийг үлнэ бол авъя. За тэрнээс гадна бас улсын их хурл гэдэг үгийг авъя. Ингээ оюутлогын төслийн далдуурхан бүтээн байгуулалтыг түргэх хугацлын хэрэгжилтэн засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах гэсэн ийм томьёолоор байхад бол болох юм байна гэж ерөнхийд нь ажлын шугамар ярьж төгссөн байгаа. Манай үлгээ авсан завсралга дуусч байна. Цаашид энэ асуудлаар хэлцээд явхад болно гэж үзэж байна. Шударгаас өвслийн 12 оны сонгуулийн мөрөн хөтлөлт маш тодорхой оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг 51-ээс доошгүй нэмэгдүүлнэ гэд ард түмнээс амлалт аваад орж ирсэн. Өнөөдөр эрхвэрж байгаа улс төрийн хүчний маань өнөөдөр засгийн газрын гол яамдыг толгойлж байгаа энэ гэрээг өөрчлөх хэмжээнд сууж байгаа улсууд маань бол оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах тухай асуудлыг л ярьж ирсэн хүмүүс. Бид тухайн үед та нөхдүүд маань сөрөг хүчин байсан. Бид тухайн үед энэ асуудлыг яриад бас тодорхой хэмжээний наажтай их зэвсэл гарч ирсэн. Энийг сая зоригт гишүүн хэллээ. Гэтэл нөгөө сахил хөвтэй шал дордохын үлгэрээр та нөхдүүд маань энэ гэрээг сайжруулах ийм хэмжээний эрх мэдлийг бүрэн байгаа мөртлөө та бүхэн маань бүрд ордууллаа. Энэ их хурлаар оюутлогын гэрээг хамгаалдаг улаан хамгаалагчд бий болсон байна гэж өчигдөр хэлж байна л. Энийг эсэргүүцдэг чичээнэ зэмсэгт отроод энэ их хурл дотор бас байна. Өргөл жинлүүд арчаадаг. Алаагүй байхад баавга нарс хуулна гэж байдгүй юм л да. Байгаль даарч улс төр хийж дараачийн сонгуульд яаж гарах уу гэдэг арга чарга хайсан нэг хэдэн хүний дотор байгаа нууц биш шүү дээ. Энэ чинь энэ том бүтээн байгуулалтыг зогсооход асар их саадуулж байгаа нь бас үнэн. Бас үнэн. Ингээд байхлаар чи яаж энэ ажил цаашаа явах юм? Монгол нэг эрдэнтийн зайны ганц үйлдвэртэй болох юмсан. Ийм үйлдвэртэй болчиход эсэргүүцэх юмсан. Энэ их эсэргүүцэл чинь ард түмэнд тус биш усвалж хөгжлийн хоошоо чангаж байгаа шүү дээ. Татвараа авч чадаж явал тэр үйлдвэр чинь улсынх байна уу, хувьсгалынх байна уу, хувийнх байна уу хэн тамаатай юм. Нэг соёлтой хөрөнгө оруулалт ороод ирэхлээр нь одоо бүтэн 6 жил энийг нүтлээ. Өдөр шөнөгүй энийг эсэргүүцдэг, энийгээр хоололж иддэг ийм улс төрчид улс их хурлын давчилтын бүлэглэл энд бий болсон үнэн шүү дээ. Тэгэхээр улсын хурл дотор ийм асуудлыг оюутлогоо ингэж улс төржүүлсэн байдлаар дахиад яриад эхэллээ. За шударга сэвслийн бүлгийн зүгээс болон Монгол ардын намын бүлэг дотроос ч эсэргүүцдэг гишүүд байгаа. Тэгээ энэ асуудлууд дээр өнөөдөр чуулган дээр иймэрхүү маргаанууд өрнөлөө. Ингэж улс төр дээр оюутлогоог ярьж улс төржүүлж бужигнахал тусам оюутлогын одоо хувь заяанд бол ирээдүйд сөрөг нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой юм дүр зураг тэртээ дэргүү харагдаж эхэлж байна. Нөгөө талд эдийн засагчид бас энэ асуудлыг тэртээ дэргүү өмнө шүүмжилж ирсэн. Оюутлогыг битгий улс төржүүлээ. Улсын хурл өөрөө энэ ганц оюутлогоос аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг одоо аж ахуйн ажилд оролцолтод ингэж явуулдаг ш. Том бодлогын асуудал нөгөө урт хугацааны доктортой хөгжлийн одоо бодлогын төсөл гаргана л гэдээ яриад ирсэн өнгөрсөн намрын жуулганы хугацаанд энэ хаврын жуулгыг эхлэхэд энэ асуудал ерөөсөө өндөгцсөнгүй. Энэ асуудал чи яав гэдэг. Үндсэн гол том бодлогын асуудлаа яриач гэдэг ийм шаардлагыг гадна талаас бас тавьсаар л байна л да. Жишээлбэл өнөөдөр бид нар олон улсын зах зээл дээрээс бонд гаргая гэж гаргаж байна. Зөв. За энэ бондыг болж чинь бид нэр зөв зарцуулъя. Боловсролын системдээ хий. Монгол улсын хувьд бол одоо нүүрс юм уу зис бол баялаг биш. Хүн баялаг штэ эцээцтэй. Хүн байхгүй байхад нүүрс зистэй байгаад ч одоо яах вэ те. Тэгэхээр энэ утгаараа асуудлыг илүү жоохон суур
илүү эдийн засгийн утгаар нь шийдэхгүй бол оюутлогын хэдэн хувийг хэн авах вэ гэдэг одоо аж ахуйн чанартай асуудлыг ярьснаас болж улс орны хөгжил бол хаягдж байна. Энийг одоо нэг шийдээд тэгээд хаяад нэг салбарын сайд юм уу нэг агентлагийн даргын түвшинд аваачаал асуудлыг хаяад чухал асуудлаа барихгүй бол манай улс төрчнөр маань оюутлогыг шоуны хэрэгсэл болгож хувиргаад эргээд ард иргэдийн санаа бодлыг өмүүлдэг тийм. Нөгөө эдийн засгийн урт хугацааны хөгжлөө нь хандуулаад сурч боловсрал, ажил хөдөлмөрл, шин зүйл зохио, урам зоригтой бай гэдэг ийм зөв мессежийг өгж байгаа оронд удахгүй оюутлогыг одоо би та нарт хувьчилж авч өгөх гэж байгаа мэтэр ингэж буруу тарих угаалт явж байгаа. Энэ бол ерөөсөө эргээд үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд маш хортой. Ард иргэд маань залхуу болж эхэлнэ. Тэ? За оюутлогоо гэдэг л нэг юмнаас мөнгө олох юм байна. Мэдээж тухайн иргэн хүний хувьд оюутлогын эдийн засаг санхүүгийн наад цаадах нарийн учрыг судалж мэдэх заг завж байхгүй, боломжч байхгүй. Гэтэл энэ дээр нь одоо ийм тоглолт маягтай явж байгаа нь маш их санаа зовж байгаа. Оюутлогоо яг нэг үг хэлэхэд бол чулуухан хэлэхэд зүгээр нэг жижигхэн орд. Энийг нэг агентлагийн даргын түвшинд нь аваач хаяад чухал ажлуудаа барьж авч шийдэх хэрэгтэй. Өнөөдөр мөдөөс улсын хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын ерөнхийлөгч Далтан хоёрыг мэдээлэл өгсөн. Чингис бондын санхүүжилт дээр одоо хэрэгжүүлж байгаа төслүүдийн явцын талаар мэдээлэл өгсөн. Одоогийн байдлаар 1.5 тэрбум Америк доллароос 1.2 их 80 төгрөгийг нь ямар нэгэн байдлаар одоо гаргаж төсөв хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. За 7 хоногийнхаа тойм хөтөлбөрөөр Чингис бондын санхүүжилтийн зарцуулалтын мэдээг илүү задлж асуу та бүхэнд мэдээлэх болно. Юу болон нэвтрүүлгийн ээлж дугаар өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Сайхан амраарай.